санаа үзэгчтэй. Тэгэхээр амьдралын жор нэвтрүүлэг таны амьдралд бас нэгэн жорыг нэмэхээр бэлэн болсон байна. Хуванцар сав бол бидний өргөн хэрэглээний нэг хэсэг болсон байна тийм үү? Хуванцар савгүй айл гэж байхгүй болсон байна. Хуванцар сав бидний амьдралд маш олон төрлөөр хэрэглэгддэг. Хүндрэлтэй хуванцартай нөхөрлөд нэлээд олон жилийг үдэж байна. 1860-ад оны үед Нью-Йоркийн биедан суралцагч хэмжээ Джон Хайт ургамалд оршдог целлюлитийн утас мэт урт молекулуудыг хэрхэн ашиглах арга замыг нээж түүхэнд нэрээ үлдээсэн юм. Энэ нь анхны хуванцрыг бий болгосон бөгөөд үүнээс 50 жилийн дараа Бельгийн уугуул хиймч Лео Беклэнд уг нээлттэй холбоотой дараагийн алхмыг хийсэн нь хоёр өөр төрлийн химийн бодисыг ашиглаж дэлхий дээрх анхны цэвэр синтетик хуванцар эдийг гарган авсан юм. Хуванцар нь бидний орчин үеийн соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг болж чадсан бөгөөд химийн шинжилгээ ухаанд оруулсан хүний бүтээлч сэтгэлгээний хамгийн гайхалтай төгс хэлбэрүүдийн нэг болж чадсан юм. Хуванцар савыг бид нар өдөр тутамдаа үнэхээр хэрглэж болох уу? Тэ? Хуванцар савнд хоолыг халааж болох уу? Энэ талаар өнөөдрийнхөө жороор хүргэе. За жишээ нь энэ савны хувьд 5 гэсэн тэмдэглэгээтэй байна. Энэ тэмдэглэгээ маань энэ савнд халуун хоол болон халуун ус хийж болно гэсэн юм тэмдэглэгээ байдаг юм байна. За зарим савн дээр бас өөр гэсэн өөр тэмдэглэгээ байдаг шүү дээ. Тэгэхээр энэ талаар үзэгчид хэр сайн мэдэх бол? Сав булган өөрийн гэсэн тэмдэглэгээтэй. Хоёулаа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд химийн ухааны доктор Өнөр сайхан урьсан байгаа. Доктор Өнөр сайхан 2008 онд ундны ус хадгалах савнаас усан шилжих хорт бодисын шилжилтийг тогтоох судалгааны ажлын хүрээнд хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх талаарх судалгааг Монголд анхудаа хийсэн юм. За сайн байна уу? Сайн байна. За бид хоёр хуванцар савны талаар ярьж байна. Сав болгон доороо өөрийн гэсэн тэмдэглэгээтэй байдаг юм байна. Тэгэхээр танаас юуны өмнө энэ тэмдэглэгээний талаар асууя гэж бодож байна л да. Саяхан би энэ савыг бариа зогсчуулаа. Доороо 5 гэсэн юм тэмдэглэгээтэй байна. Тэгэхээр энэ талаар нэг та мэдээлэл өгөхгүй юу? За тийм ээ, энэ 1987 онд хуванцар үйлдвэрлэгчтэй холбооноос гаргасан хуванцруудын өөрийнх нь түүхийн эдийн найрлаганд орсон найрлагуудаас нь хамааруулаад 7 ангилсан байдаг л да. За тухайлх юм бол бид нар одоо энд нэг тэмдэглэгээтэй энэ хуванцар савны доотлоо. Энэ маань юу хэлээд байгаа юм хэ полиэтилен терафталатаар хийсэн энэ сав нь ямар нэгэн байдлаар дотор нь агуулгадж байгаа бүтээгдэхүүнд химийн хортой бодисууд хуванцраас хамааралтай бодисууд шилжиж орохгүй гэдэг баталгаа юм л да. Тухайлх юм бол тэгвэл ямар бодис шилждэг юм бэ гэд хүмүүс гайхаж байгаах. Тэгээ энэ савнда бид нар хэрвээ нэг гэсэн тэмдэглэгээтэй байх юм бол энэ маань зөвхөн ундны энэ нэг удаагийн усыг савлсан усны одоо бүтээгдэхүүн юм аа, сав юм аа гэж үзнэ. Тэгээ эндээс формальдегид, фталын хүчил, фталын ангидрид фенолийн хүчил гэх мэт одоо ямар нэгэн хэмээн байц энэ усандаа шингэж орохгүй гэдэг баталгаа байдаг. За та бүхэн сая ярьлаа л да 5 гэдэг дуудгаартай байна гэдэг. Энэ маань юу юм хэм бол полипропилен гэдэг полипропиленаар хийсэн энэ хуванцар нь халууныг одоо хасах 20-оос 70 хэмээн халууныг даах чадвартай бидний пэч гэж ярьдаг тийм ээ. Тэр 100хан дотор хийгээд талаахад мөн саяны хортой бодисууд энэ доторх бүтээгдэхүүндээ одоо шингэхгүй гэсэн тийм тэмдэглэгээтэй. Зөв. За энэ усны хувьд нэг гэсэн тэмдэглэгээтэй байна. Яг нэг гэсэн тэмдэглэгээтэй би бас анзаарч байсан байна. Ундаа болон наран цэцгийн тосон дээр бас энэ тэмдэглэгээ анзаарэгдэж байсан тийм. Энэ дээр 7 гэсэн байна л да. За энэ маань тэгэхээр зөвхөн одоо ахын хэрэглээнд хэрэглэнэ. Ундны хүнсэнд хэрэглэж болохгүй гэсэн заалталтай. Бид нар бас ингээл өнөөдөр бид нар харж байна үнэн ийм сайхан олон бүтээгдэхүүнүүд бол бас манай худалдааны захуудад зарагдаж байхад доотлол нь бол харах нь шүү дээ. Тэгэхээр энэ 7 гэж байх буюу order гэдэг бусад гэсэн тэмдэглэгээ байх юм бол энэ маань эндээс хүнсэнд хэрэглэж болохгүй. Хүнсэнд хэрэглүүл ямар аюул учирдаг гэхээр бисфенол А гэж бодис ялгараад тэр маань өөрөө хорт тавдар канцерогены бодис. Тэгэхээр энэ дотор зөө утсаа ч юм уу, бөглөө ч юм уу, ахуй зориултын зүйлийг хийнэ хүнсэнд хэрэглэхгүй гэсэн тэмдэглэгээ байгаа. Тэгэхээр үлдсэн 2, 3, 5 гэх тий тоонууд 2, 3, 6 гэх тоонууд дээр юу ах вэ? За 2 гэх тэмдэглэгээ маань өөрөө HTPL буюу өндөр нэгттэй хуванцар гэсэн тэмдэглэгээ. Энэ маань одоо манайхны усны савнуудын доор байж байгаа. Тэгээ энэ маань одоо тэгээ зузаан, хөдөлгөөн даан, зөөвөрлж олно. Энд бол ундны усыг хадгална. Тэгтэл манай ард түмэн бол нөгөө ундаа айраг сүүгээ хийхдээ энэ 7 гэх тэмдэглэгээтэй нөгөө цинкер сав, тосны канистр, спиртийн сав эдэр маань өөрөө энэ 7 ахуйд одоо унданд хэрэглэж болохгүй гэдэг заалттай савыг хэрэглэдэг. Тэгвэл энэ маань өөрөө энэ 2 гэсэн тэмдэглэгээтэй сав байх. Тэгвэл 3
За 3 4 5-д нь 3 4 нь бол одоо ахын хэрэглээний өндөр одоо бидний оос ойцны сав, шампуны сав, өндөгний сав, гамбанз энэ тогны поливинил хлоридууд гэдэг ийм тэмдэглэгээ. Тэгэхээр ерөнхийдөө манай дэргэд бол ойлгох юм бол нэгийг бол хэрэглэх нь нэг маань гэхдээ дахин хэрэглэж болохгүй, халааж болохгүй. За 5-ыг хэрэглэж болох нь 5 дээр бол халааж болно, дахин хэрэглэж болно аюулгүй. За 7-ог огт хэрэглэж болохгүй шүү гэдэг. За зарим сүүлийн энэ үед бол худалдааны сахууд энэ хоолны газруудад бол 6 буюу полиэстерол гэсэн тэмдэглэгээтэй савнууд явж байгаа. Энэ бол мөн халууныг даахгүй, мөн энийг бол зөвхөн нөгөө пирог бичээнүүдийг дотор нь хийгээд хэвийг алдагдуулахгүй гэртээ зөөж аваачих зориулттай. Эсвэл болоод өндөг эдрийг савлах зориулттай гэж явж байгаа. Энэ бол нийтлэг хэрэглэгддэг хуунцар сав. Ундаа ус, ам зайлах шингэн ургамлын тос зэрэг хүнсэнд хэрэглэгддэг хуунцар савуудыг нэг гэсэн тэмдэглэгээр илэрхийлдэг. Ийм тэмдэглэгээтэй савыг дахин ашиглаж болохгүй бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл маш багатай. Энэ төрлийн хуунцар саванд хөвчлэн сүү, тараг, жуус болон угаалгын нундаг бодис, шампунь зэргийг савлсан байдаг. Хоёр гэсэн тэмдэглэгээтэй савыг ахин ашиглаж болох бөгөөд хүний эрүүл мэндэд хор хөнөөл багатай. Энэ төрлийн хуунцар саванд хөвчлэн нундаг бодисууд, шампунь, биеийн шингэн савн зэргийг савлсан байдаг. 3 гэсэн тэмдэглэгээтэй хуунцар савыг халаах болон шатаахад агаат диоксин хэмээх хорт бодис ялгардаг. Тийм учраас энэ төрлийн хуунцар савыг хүнсний хэрэглээнд хэрэглэж болохгүй. Энэ төрлийн хуунцраар сав баглаа бодол, хүнс хадгалах сав, тавилга зэргийг хийдэг. 4 гэсэн тэмдэглэгээтэй хуунцар савыг дахин ашиглаж болохгүй. Энэ төрлийн хуунцар савыг тараг, жуус зэрэг шингэн уух зүйлийг савлахад хөвчлэн ашигладаг бөгөөд ийм бэлтгэл амин дэмүүдийг мөн савлсан байдаг. Энэ нь хамгийн аюулгүй хуунцрын төрөлд багтах бөгөөд дахин ашиглаж болно. Энэ төрлийн хуунцраар хөвчлэн хүнсний бус зориултын хуунцар сав, CD-ний хайрцаг зэргийг хийдэг байна. Энэ төрлийн савыг дахин ашиглаж болохгүй. Энэ хуунцрын төрлөөр голдуу, шүдний эмчилгээний багжууд, нэвтрэл бүхий зарим хуунцар эдэл зэргийг хийдэг. 7 гэсэн тэмдэглэгээтэй хуунцар сав эдлийн зарим нь аюулгүй байдаг бол харин поликарбонатыг агуулсан зарим хуунцар нь аюултай тооцогддог юм. Энэ нэгийн хувьд би ярмаар байна л да. За доторх усыг бид нар уучаад дотор нь сүү, айраг янз бүрийн юм хадгалаад хийгээд идэг болохгүй юу? Энэ бол болохгүй. Манай мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын судалгаа, манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн дээр хийсэн судалгаагаар энэ дотор хийхэд хоног ихсэх тутам 3 буюу 7 хоног тусам нөгөө хортой бодисуудын шилжилт өндөр болдог. Тухайлбал хар туглагны хэмжээ өндөрсдөг. Энэ маань эргээгээд хүний хүүхдийн IQ сэтгэн бодох чадварыг бууруулдаг гэх мэт ийм аюултай зүйлүүд. Мөн одоо энэ дээр бид нар юу байгаа халаач хэрэглэж болохгүй. Ерөөсөө ямар ч байсан тэрийг бол хатуу барахтай. Та нар ингээ халуун юм хийхэд бол энэ өөрөө хэлбэрээ алдаад муухай үнэр үүсдэг тийм ээ. Энэ маань өөрөө энэ бүтээгдэхүүнийг бол диоксин ялгарч байна. Эндээс бол фталын өвчл ялгарч байна. Формальд гэдээ ялгарч байна. Хэрэглэж болохгүй гэсэн зарлал явж байгаа. Манайхын хувьд тэгвэл сүү болон айраг тийм үү цагаан эдийн төрлийг ямар савнд, ямар хуунцар савнд хийвэл тохиромжтой байдаг юм бэ? За түрүүн биесэн тэр 2 гээд HDPL ээж болно, 5 буюу полипропилен байж болно тийм ээ. Энэ айраг хэдий доторх бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн одоо хүчлэг болох тусам энэ хортой бодисуудын шилжилт мөн төдий чинээ ихсэж байна гэж мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын хийсэн шинжилгээ судалгаагаар бол бас нотолж байгаа. Нэг гэсэн тэмдэглэгээтэй савыг дахин ашиглаж болохгүй. Энэ төрлийн савнд ундаа, ус, жуус, ургамлын тосыг савлсан байдаг юм. Сүү болон айргийг 2 болон 5 гэсэн тэмдэглэгээтэй савнд хийж хадгалаарай. Эдгээр савыг ахин ашиглаж айраг сүү зэргийг хийж хадгалсан тохиолдолд хоног хэсэг тусам хортой бодисын шилжилт өндөрсдөг байна. Мөн нэг гэсэн тэмдэглэгээтэй савнд та халуун зүйл хийж болохгүй. Мөн төрлийн савыг халааж болохгүй. Би одоо энэ хоолоо хийгээл хадгалчмаар л байгаа байхгүй юу? Тэгэд яа болохгүй гэж хэрвээ хийжүүл яах вэ? За энэ маань өөрөө энэ дараа ингээд 7 гэдэг одоо ингээд тэмдэглэгээтэй тийм ээ. Бусад odor гэдэг тэмдэглэгээтэй энэ маань өөрөө бисфенол А гэд хавдар үсгдэг бодисыг ялгаруулдаг учраас хорт хавдрыг ер нь бид нар бага хэмжээтэй удаан хугацаантай ямар нэгэн хэмээн байцын тооцог биедээ хуримтлуулад биедээсээ гаргаж ялгаруулж чадахгүй бол энэ архаг хордлого болдог л да. Тэр дороо идэж уугаал одоо хордоод өхгүй ч гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ архаг хордлогыг л ихсгэж хавдар тусах эрсдлийг нэмэгдүүлж байна. Хуунцар сав сонгохдоо маш сайн анхааралтай байх хэрэгтэй юм байна тий. За дан ганц тоо биш энэ дээр бас PP гэсэн тэмдэглэгээ байна л да. За энэ маань нөгөө 5 гэсэн дугаар буюу полипропилений тэмдэглэгээ мөн тэмдэглэгээгүй
саяны юм дугааргүй мөртлөө юм одоо энэ бол Япон улсад үйлдвэрлэсэн сав байгаа л да. Энэ дээр энэ тэмдэглэгээгүй байж болно. Гэхдээ энд хатуу заасан байгаа. Нөгөө хасах хорioос нэмэх 70 градусын хадгалж болно гэдэг энэ бол тэгэхээр хүнсэнд олно. Тэгээ энэ цавыг нөгөө ингээд Солонгос улсад үйлдвэрлэсэн 7 гэх тэмдэглэгтэй хүмүүс сайн хөтлөгч маань хэлээ би бол андуураад хүнс хийчих юм байна. Тэгэхгүй энэ дээр бол цавныхаа таглаан дээр бичээстэй байгаа. Энэ цавыг пэчэнд хэрэгжилж болохгүй, цахилгаан талааж болохгүй. Энэ бол хүнсний зориултын сав биш ээ гэж тэмдэглэсэн байна л да. Тэгэхээр хэрэв гэдэг манайхан ингээд нөгөө гурвалжин тэмдэглэг нь байхгүй штэ гэдэг бол тухайн улс орн болгондоо мөрдөгдөж байгаа. Хууль дүрмээрээ хэрэгжилж болохгүй гэдэг заалтаа хатуу тавина. Эсвэл болвол тэдэн градуст хэрэгжилж болно гэсэн заалттай байгаа. Тэгэхээр энэ тэмдэглэгээнүүдийг харна л. Зүг. Тэгвэл хэрэглэгчд маань ямар бүтээгдэхүүнийг ямар савнд хийх гэж байна гэдгээс хамаарат хуунцар савнуудаа сонгож явах нь шүү дээ, тийм. Тэгвэл эрүүл мэндэд маш аюултай юм байна шүү. Тийм. За энд одоо эр Монгол үсгээр тийм ээ. Полипропилен гэсэн нөгөө 5 гэсэн тэмдэглэгээний маань би сав явж байгаа энүүгээр халуун сүү хутгах, цаа хутгахад бол аюулгүй танд гэсэн. Зарим тохиолдолд 5 тэмдэглэгээр PP эр гэдэг одоо тогтоочч бас болно. За энэ савны хувьд их алдартай сав аа. Энэ яадаг вэ гэхээр ер нь бол оюутнууд юм уу ажилчид энэ савнда хоолоо хийгээд тэгээ ажил дээр хурж ирэнгүүтээ пэйжтэйгээ халаадаг шүү дээ. Энэ нэр тохиромжтой байдаг юм бэ энэ сав. За энэ савны маань ингээд яраалаа харах хэрэгтэй. Саяны одоо мөн нөгөө 2 эр буюу 5 гэсэн дугаартай л энд бол таах аюулгүй. За манайхан пэйжинт ихтэй задгаа их халаадаг тийм ээ. Тэр маань өөрөө тэр бүтээгдэхүүний гадаргуу дээр ёонцсон хасах тэмдэгтэй электронны өөрчлөлт ордог учраас тэр бүтээгдэхүүн ёонцсон бүтээгдэхүүн болж хувирдаг л да. Өөрөө пэйжний маань зориулт. Тэгэхээр ийм савндаа хийгээд тэгээд юм зориулалтын пэйжинт гэдэг нэг юм эндээ юм одоо таглаатай сав байгаа. Тэрийг онгоолгоод хийгээ гаргах зориулттай ингэж бүтээгдэхүүнээ халааж буюу гисгэж хэрэглэх ёстой ийм л заалттай. Тэгэхээр бидний жорыг нэмсэн тань бас баярлалаа. За баярлалаа. За баярлалаа та бүхэнд амжилт хүсье. Студид өөрч тавьсан энэ олон төрлийн хувцар савуудыг Коремарт дэлгүүрээс авчирсан байгаа. Туу удахгүй студид эргөө уулзцаая. Битүү тагтаа савнд халаахгүй байх. Сав тагнда агаар гаргагч нүхтэй байх. Зориултын хувцар савнд хийх. Гэлгар уданд халаахгүй байх. Амьдралын жор үргэлжилж байна. Ингээд нэвтрүүлэгтээ Коремарт дэлгүүрийн менежер Нямаг урсан байгаа. За сайн байна уу? Сайн байна уу? За ундраа хувьд хоёр хуунцар савны хэрэглээний талаар ярилцаа байж байлаа л да. Жишээ нь энэ савны хувьд доор нэг юм дөрвөн заалт байна л да. Нэг юм дөрвөн заалт. Энийг одоо юу гэж ойлгох вэ? За энэ дөрвөн заалт маань хүмүүс хөвчлэн нэг худалдаа авагч маань манай дэлгүүрт орж ирээд энэ юунуудыг ингээ асуудаг байхгүй. Гэхдээ хүмүүс энийг нэг сайн тэгж хэрэглээндээ мэддэггүй авдаг. Энэ бол пэйжинт хийж халах хэвээр. За нэг бэжний зураг байна. За энэ болохоор нөгөө нэг цасан ширхэг байгааз. За энэ болохоор та хөрөөгч юм уу хөлдөөгчөнд хэдэн ч цаг хэдэн ч өдөр байсан хамаагүй та хачраа хийгээд татгалах боломжтой. Энэ голынх болохоор та аяг угаадаг нэг автомат машин байна шүү дээ тийм. Тэрэнд та угаагаад хийж хэрэглэж болно. За энэ одоо хундаг сэрээ байна тийм. За энэ маань болохоор хүнсний бүх төрлийн юмд болно гэсэн. За их олон төрлийн зориултаар ашиглаж болох сав байна тийм үү? За тэгшээгийн цаана байгаа тэр том хувцар савнд би одоо бүгдийгээ тоглоомыг хийчдэг байхгүй юу? Тэгэхээр энэ зөв үү? За энэ бол мөн тэмдэглэгээтэй. Мөн тэмдэглэгээтэй байгаа. Саяны нөгөө мэрэгчлэлтэн маань ярьсан шиг 90 гэсэн тэмдэглэгээтэй байгаа. Тэгээд энэ болохоор 100 градус хүртэл та халуун юм бол хийж болно. Багада та 20 градусын халуус юм уу тийм юу бол хийж болно. Хүнсний зориулттай юм уу? Хүнсний зориулттай. Одоо энэ савыг аваад эрүүл ахуйд шаардлагатай юу, хангахгүй юу, юунд яах хүмүүс хамгийн гол нь тэрийг авахгүй өөрийнхөө дураар очиж авчдаг байхгүй юу. Тэгэл дараад нөгөө буцаад нөгөө авсан газар нь ч гэсэн тий нөгөө хүн гомдол гаргах юм бол тэр хүн өөрөө л тохирно шүү дээ. Яагаад тэгвэл авсан юмныхаа худалдааныхаа зөвлөхөөс асуугаагүй. Тэгээ дуур мэдэж авсан болохоор энэ одоо жишээ нь байна л да. Одоо эмийн сав уу? Би бол тэгж л харах. Энэ бол эмийн сав. Саяны нөгөө нэг энд ярьсан. Цэнхэр жижигхэн савны том нь. Энэ болохоор бас нөгөө нэг урд нь яасан тэмдэгтэйгээ бүгдөөрөө байгаа. 5 тэмдэг, 4 тэмдэг. Тэр хүнсэн зориулт. Хүнсэн зориулт нь та хоолоо ажил төрөлтөө явахдаа
хоол хичээл сургуульд явахдаа хоолоо хийгээд авч яваад очиод бичэндээ халах зорилттой. За над чиг хэлбэрийг хараад одоо юунд зориулагддаг гэдгийг шууд мэдэх биш те. Доод одоо энэ дугаарлалт болон тэмдэглэгийг нь харах хэрэгтэй юм байна шүү үзэгчтэй. Үзэгчд маань хэрэгтэй жорыг хүргэсэн танд баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр үзэгчтэй ямар хуванцар савыг ямар зорилтоор ашиглах гэж байгаа гэдэг маш чухал. Ингийн тулд та ердөө доор байгаа энэ заавруудыг маш сайн харах хэрэгтэй юм шүү. Тэгэхээр зах зээл өргөн бүтээгдэхүүн маш олон төрлөө гэдэг тийм. Тэгэхээр үзэгч та эрүүл мэндэ бодож сонголтоо хийгээрэй. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа үзэгчтэй.